сайн уу манайхаа. Universe has your back номынхоо 6 дугаар бүлэгт тавтаа мэрэл. За энэ бүлгийн маань нэр болвол энд харагдаж байгаачлан obstacles are the detours in the right direction. Боёо цаад учирч байна гэдэг нь бидрийг зөв замдаа орох юм тойрог юм аа. Бид нар шал буруу зам руу богинохон тэг шорткатаар орсноос урт замаар ч хамаагүйгээр бид нар ингээд зөв зам руугаа очих хэрэгтэй. За тэгээ энэ бүлэг дээр юу гардаг вэ гэвэл энэ Габи нөхөртөөгөө бүлэг нэлээд ингээд асуудалтай болоод исэн юм байна л та. Тэгээд ингээд ойр хайгу хоорондоо ингээд жижигхэн юмнаас болоо муудалцдаг. Жохон юмн дээр ингээд нөгөөт ингээд галаа авалцал хоорондоо хэрэлдэж маргалдаал нэгээ бүр ингээд тэг сүүлдээ нэг юм юу ч хийсэн нэг юм санаанд нь нийцэхгүй тэгэл ингээд шүүмжлээд ер нь бол ингээд эхнэр нөхрийн харилцаа маш онцгүй болсон байгаа. За тэгээд манай хоёр нэг үйл ажиллагаанд оролцох гээд явж ээжээ. Тэгэж явж агаад лифтэн дотор орсон чинь юу болсон гэж нөгөө лифт нь гацсан. Тэгтээ яг тэр лифт гацхаас өмнө машин дотор байхдаа Габи дотроо Universe-с гуйсан байгаа. За тэгээ Габи гуйхтаа болохоор ингэсэн байхгүй. Thank you for reorganizing this for me and helping me to let go of the littleness. Ийм жижигхэн юмнууд дээр ингээд асуудал болгоод байгаа. Энийг ингээд намайг тавьж явуулахад туслаач ээ гэдэг prayer хэлсэн байгаа. За тэгээд лифт гацваа. Тэрний дараа ингээл яг нөгөө нөөч хоёулаа хоёр талд ингээл хоорондоо хууралж мурлал ингээл нэг рүүгээ мухаарч мараад ингээл байж байгаа штэ. Тэгээ нөхөр нөгөө нэг юм жижигэн тавчуу орон зайн айцтай юм байна л та. Тэгээ байжсан чинь ингээд дотроос нэг хоолой Габигийн хоолой гарч ирээд хүүе 10 минут бол ер нь ингээд болцсон байгаа байхгүй. Тэгсэн чинь Габи дотроосоо за одоо ингээд нөхөр чинь те Зак гэдэг юм байна. Зак одоо өстө болохоо байх чи шүү гэдэг юм дуу хоолой дотроос нэрээд. Тэнгуудаа шууд нөгөө нэг амар юм эго наажлал те дийлдэхгүй гэлээсэн тэр хүн чинь ингээл болоод шууд Зак руугаа нөхрлүүгээ анхаарал. Тэгэл нөхрийгөө ингээл айл болох юм анхаарлын татгаал ингээд ерөөсө тэр үед нөгөө би дээлэн энэ хүнийг би дээлэн би хожигдсон ч юм уу те тийм юм ерөөсө бодохгүйгээр яавал анхаарлын өөр тишээ сатаар болох уу гэж хөвгөлтэй юмнууд айл болох яриад тэг ингээл нурууг нь нээлж өгөөл гарын барайл ингээл байгаад байсан юм л та. За тэгээд энэ янзаараа 45 минут лифтэн дотор хойлоо гацсан байгаа. Тэгээд ингээд нөхрөө тайвшруулаад гэсэн чинь нөхрөн ч гэсэндээ аваа гай болж ингээд нөгөө нэг тийм айдсан. Тэгээд Габи дараагийнхаа prayer хэлээ те. Okay, thank you universe. We are ready to go out. Бид хоёр гарахад бэлэн болчлоо. Одоо ингээ гаргаа баярлаа гэдгийг хэлсэн. Тэгээд тэрнийхэн дараах нь ингээд лифт застдаг хүн ирээд тэр хоёрыг гаргасан гэж байгаа байхгүй. Тэгээд эндээс болохоор ойлгохдоо тэг яг гараал нөхөр нь уцаарсан чинь 1:11 болж исэн гэсэн өдрийн. Тэгээд тиймэрхүү юунуудаас ингээд нөгөө Америк өмнөхдөр бидүүлээ sign ярьсан шүү дээ. Ингээд ямар нэгэн тоо ч юм уу ингээд танд ямар нэгэн утга учиртай зүйл үү. Манай онлайн ангийнхнаас бас над руу яг ингэж хичээлээ үзсэн дараа надад ийм сайн ирлээ. Энэ сайн асуусан чинь надад ингэж хариулж ийн гэдэг юмнууд бас ирж байгаа. Тэрийг энэ сонсох үнэхээр гайхалтай байсан. За тэгээд эндээс Габи юу гэж бодсон бэ гэвэл ер нь бол ингэ нөхөртөөгөө асуудалтай байгаадсан лифтэнд гацхуул яг тэр дээр эхнэр нөхөр хоёрын асуудлын хажууд юу ч биш ахгүй. Нэг 45 минут гацаал үсттэй. Тэр нь харин тэрнээс хоошоо ингээ бүрэн нэгэндээ буулт хийгээд нэгнийг ойлгоод нэрэл энэ хүн чинь миний амьдралын хажууд байх хань юм биш гэдгийг ойлгосон байгаа хгүй. Тэгээ нөгөө нэг жижигхэн сажихаа ингээд идэг. Тэр чинь ингээ амар ядраадаг тэг хүмүүсийг ганц нөхөрч биш ингээ зүгээр одоо нэг энгийн танил манилын хүрээний хүнтэй бараг энэ жижиг сажиг юм юмтай байхаар бүр амар төвхтэй байдаг. Тэгэхээр бол ингээ нөхөртөө тийм байна гэдэг үл бүр амар санагдаад байгаа хгүй. За тэгээд тэр одоо obstacle буюу тэр саад гэдэг нь энэ хоёрын хувьд лифтэнд гацах гэдэг зүйл байгаа. Гэхдээ тэрэнд ингээд хоёр хамтдаа байснараа харилцаагаа илүү гоё болгосон гэд тэгж байгаа. За энэ дээр тэгээ дараагийнх нь бас нэг жишээ гарч байгаа. Chris Carr гэдэг ер нь бол бас олонний танил эмэгтэй юм байлээ. Тэгээ энэ эмэгтэй нөө хитрхи их ажилласаа болоод өөртөө ингээд нэг юм анхаарахаа болцсон. Өөрийгөө ер нь ингээд дотор хүн ингээд нилээн хайцсан байсан юм байна л да. Тэгсэн чинь 4-р шатны гэсэн хорт тавдар туссан байгаа. Тэгээд бол ер нь бол ингээд яг амьдралынтэй өхөл амьдралын зааг дээр ирээд буцаж ойлгоод яг энэ нөгөө нэг prayer-үүдээ ашиглаад буцаад Universe-тэйгээ холбогдоод өөрийнхөө дотор хүнтэй холбогдоод өөрийгөө бол ер нь ингээд нэлээд хайрлж эхэлсэн байгаа. Тэгээд тэрнийхаа дараа бүр улам хүчтэйгээр иргэн ирж чадсан. Одоо тэр cancer-а давж чадсан ийм хүн байт юм байна. Тэгээд Крис өөрөө яг тэгж тайлбарлахдаа бас надад энэ ингээд cancer гэдэг бол угаасаа тэ 4-р шатанд орсон юм амар хүнд өвчин гэдэг бол мэдээж маш том саад шүү дээ тэ бид нар энэ бүлэг дээр ярьж байгаа. Гэхдээ тэрийг давахын тулд өмнө нь ингээд тийм саад өгөөгүй байхад
даваал ингээ хийх ёстой байсан юм а. Хийхгүй байсан учраас надад цаад өгч нөгөө нэг буруу зам руу явж ясны маань арай жоохон холоор гэхдээ зөв зам руу оруулж өгч гинэ гэж Гаbiтай ярилцсан байгаа байхгүй. За тэгээд энэ дээр бас 3 дахь жишээ гардаг. Би энэ жишээнүүд айгүй сонирхолтой болохоор хэлж өгье гэж бодож байна. За тэгээд энэ хиний Gabi-гийн өөрийнх нь client Sara гэж эмэгтэй байгаа. Олон жилийн турш ингээд зөндөө олон залуучуудтай болцдог. Тэгээд алинтай ч юусоо ингээд гэр бүл болж чадахгүй байгаадсан байна. Тэгээд 40 нас хүрэхдээ анх Gabi-тай уулзаад тэгээд ингээд асуудалтай хэлсэн юм байна. Тэгээд ер нь л ингээд айгүй гой боломжийн боловсралтай тий амьдралаа ингээд аваа явах чадвартай тэгээд яг өөрийнх нь католик шашинд нь таарсан ийм залуучуудтай уулздаг боловч тэд нар ингээд явахдаа ингээд салаад явцдаг. Тэгээд явахдаа болохоор ямар ч тийм асуудал байхгүй. Гэхдээ би ингээд чамд харах хүн гэж өөрийгөө бодохгүй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд хилээд ерөөсөө ингээд асуудлууд нь тэр нөгөө гэрлэлт болж хуурахгүй байсан байна. За тэрний дараа бүр 4 сарын турш Gabi Sarah-г коуч хийсэн. Тэгэхээр хардаа тийм амар хурдан биш байгааз шууд ихний 1-р 2 дахь сешн дээр өө чи ийм юм шүү гэсэн юм байхгүй байхгүй. 4 сар ярилцсны дараа Gabi энэ өөрийнхөө client Sarah-гаас юу олж харсан бэ гэдг нь should англиар should те I have to гэдэг үг байдаг шүү дээ. Би ингэх хэрэгтэй, ингэх би шаардлагатай гэдэг, ингэх хэрэгтэй байна, тэгэх шаардлагатай байна гэдэг ийм зүйл энэ хүнд маш их байд юм байна гэдгийг нь олсон байгаа. Тэгээд дараагийн дахиад бүтэн сар зөвхөн дээр энэ should гэдэг дээр нь те би I should marry a Catholic man, I should marry a wealthy man гэдэг ийм дандаа өөрийнхөө ойлголттой байгаа юм байна л да. Тэгээд тэрэн дээр нь ажилласан байгаа. Тэгсэн чинь яг сарын дараа Сара бүр ерөөс ингээ хүлэн зөвшөөрөхгүй үгүй ерөөсөө тийм биш. Угаасаа л яг надад ийм залуучууд ингээ таалагддаг. Угаасаа тийм болохоор би ийм хүнтэй суух хэрэгтэй гэдсэн. Тэгээд нэг сарын дараа ер нь бол ингээ процесс өгдөө нийт 5 сар болсны дараа гинт Сара уйлангуудаа за би ер нь хүлэн зөвшөөрье. Үний юм байна. Багасаа би ингээд ганц би ээжийн хүүхэд хамтдаа өссөн. Тэгээ ээж маань намайг чи ингээд амьдралаа авч явах боломжтой нэлээд юм баян хангалуун хүнтэй суух ёстой. Тэр хүн чинь католик шашинтай байх ёстой гэж хэлж исэн. Тэгээ би ингээд насан туршдаа яг тийм хүмүүс хайж исэн байна. Хизээч би өөрөө мэдрэмжийг бодож байгаагүй юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байна. За тэгээ хүлээн зөвшөөрснийхаа дараа өргөжлүүлээд ингээд Сара өөртөө ажиллаад prayer хэлээд те би өөрийнхөө энэ should гэдэг байгаа те тэгэх ёстой би заавал ингэх ёстой заавал ингэх шаардлагатай гэдэг зүйлээ тавьж явуулъя та надад юу өгөх вэ. Тэр нь бол бас Сарагийн хувьд аягүй хэцүү. Ингээд ингээд бараг бүтэн жилийн шахуу процесс болчихж байгаа байхгүй. Ингэж явж агаад нэг мэдсэн чинь нэг мэдхэд гинт Сарагийн араас бүр маш олон эрэгтэйчүүд энэ тэндээсээ гарч ирээд. Тэг ингээд логик тарихаараа бол Сара тэр залуучуудаа уулзгааргүй. Гэхдээ энэ Сарагийн хувьд бас нөгөө бидний өмнөх бүлэг дээр гарсан энэ бол бидний гэрийн даалгавар юм а гэж хэлсэн учраас окей тгийгээд одоо өөрөнд болцоонд ирж байгаа хүмүүсийг тгийгээдсэн маа. Эдгээр дунд Майкл гэх нэг залуу гарч ирсэн. Тэр нь бүр ингээд нэлээд ийм юугаар тууштайгаар араас нь гүйсэн байгаа. За тэгээ нэгдүгээрт бол католик биш, хоёр дахь нь бол карьерийн хувьд тийм амар мундаг карьертэй биш зүгээр жирийн энгийн залуу. Тэгээ Сара юугаа авах гээд өөрийнхөө одоо тэр нөгөө дотор заавал ингэх ёстой гэдгийг эвдэхийн тулд тэр залуутай уулзаад байсан байгаа. Тэгээ хэдэн сарын дараа Gabi руу залгаснаа. Яг Майкл л намайг бүр үнэхэрийн тухтай байлгаад байна. Хизээч би өмнө нь ийм хинэгний хажууд тухтай энэ яг миний ингэдэг гэр юм байна гэдэг тийм мэдрэмж авч байгаагүй гэдгийг хэлсэн. За тэгээд 10 сарын дараа тэр хоёр хурмайсан байгаа. Тэгэхээр иймэрхүү ингээд юм 3 өөр түүх байна те бид нар ингээд амьдралд ямар нэгэн хэцүү юмнууд тулгарч л байдаг. Гэхдээ тэр нь ерөөсө биднийг зовоох гэдэг гэсэн үг биш. Яг одоо энийг үзэж хахад танд ямар нэгэн хэцүү нэг жижигхэн юм гарч ирсэн яаж л маш том асуудал тэгээ stage 4 cancer арайч биш байх. За том асуудал байсан байж болно. Гэхдээ энэ нь ерөөсөө л биднийг зөв зам руу те энийг давчих юм бол бид нар нэг юм ойлгох гээд байгаа. Тэр зүйлийг л ойлгох гээд байгаа. Гэхдээ ийм асуудал үүсгэхээс өмнө хэдүүлээ бас өөртөө ажиллаад ингээд давах юм бол бас болох юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ энд харагдаж байгаа те бичсэн та өөрийнхөө төлөө хийж чадахгүй байгаа зүйлийг өвөг дээдс чинь юм уу те universe юм уу тэнгэр танд хийгээд өгдөг. Би юу өвөг дээдсгийн явчих за энэ бүлэгт. Тэгэхээр та өөрийнхөө төлөө хийж чадахгүй, харж чадахгүй ч юм уу те. Гэхдээ тэр нь танд зөв зүйл байгаа үед өвөг дээдсээс бидрийг ингээд чиглүүлээд өгдөг юм аа гэдэг мессежийг бас хэлхийг хүсэж байгаа юм билэ. За тэгээд энэ бүлэг дээр бол бид нар ингээд 3 алхам байгаа. Хамгийн ихнийх нь яг таны амьдралд те яг ингээ гоё болж байгаа орон зай байвал хэдүүлээ тэрийгэ шүүгээд яхав. Хэцүү санагдаад байгаа яг нэг таныг эндээс чи нэг юм сураатхаа гэд байгаа юм шиг тийм орон зайгаасаа
та харж үзье. Та өөртөө ямар should буюу те ингэх хэрэгтэй гэдэг юм тавьчихад байгаа юм бэ? Би турах ёстой. Турах хэрэгтэй байна. Яг яагаад? Яг ямар учиртай лээ? Хин тэрийг гаргаж байгаа лээ? За магадгүй та эрүүл мэндийн асуултаа турах ёстой. Okay, that's fine. Тэ би ингээд жиг нэмээд ингээд ирэхээр бүртгэтгэлгүй болоод байна. За ойлголоо. Ямар ч тийм одоо шалтгаан байхгүйгээр зүгээр шууд турах ёстой гингээд тэндээсээ болоод та стресстэй дэжиж болно. За эсвэл заавал тийм л юм авмаар байна гэдэг ч юм уу. Би яг ингэ хэрэгтэй байна. Би яг энэ шалгалтанд бэлдэх ёстой байна. Тэрний дараа та яг яах юм? Тэр нь танд ямар хэрэгтэй юм? Энэ дээр ингээ байхгүйгээр яг ингэх хэрэгтэй гэдэг юм. Эсвэл та ажилд орох гэж байна. Би яг энэ сардаал орох ёстой. Гэтэл энэ чинь ганцхан танаас хамаарах зүйл биш байдаг тийм ээ. Энэ бол бидний тухайн байгууллага яг тантай тэр нөгөө нийцэх тэр гоё байгууллага маань магадгүй яг одоо хүн авах хэрэгтэйг мэдээчгүй явж иж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд бидний мэдгүй зөндөө олон гоё зүйлс бидрийг хүлээж яадаг. Тэгээ яг би ингээл ёстой. Энэ сартаа л орох ёстой гэж зүрэг энэ сартаа л орох ёстой гэд те зүтгэсээр аваад магадгүй та за тэгвэл энэ миний амир хүсэжсэн мэргэжлийн ажил биш хальт ингээ casual нэг ажил руу орчих гээд тэгээ санаамраад ингээ явчих болно. Гэтэл те өвөг дээдсэд нь танд бүр үнэхэрийн гоё таны цаашдын карьерийг дэмжих тийм ажил бэлтжижсэн байж болно. Гэхдээ яг одоо биш. Тэгэхээр тэр энэ сартаа л би заавал орох ёстой ч юм уу те эсвэл энэ ондоо би заавал ингэх ёстой. Би ингэх ёстой, тэгэх ёстой. Энэ маань заавал юм байх ёстой гэдэг юм ёстой гэдэг юмыг ингээд хаа нэгтээс бид нар гаргаснасаа болоод өөртөө бас ингээд блок үүсгээд байх магадлалтай байд юм байна. Тэгэхээр ер нь бол ийм нөгөө том гадны ийм саад орж ирэхээс өмнө те ингээд universe-с биднэрт ингээд ойлгуулах гэж хүчээр ойлгуулахаас өмнө уг нь л өөртөө ойлгочихлаа зүгээр гад. За тэгэхээр таны амьдралд тийм шүүдтэй ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна, заавал ингэх ёстой гэдэг юм юу байна? Энэ бол амар хэцүү шүү. Гэхдээ бас яг бичгэд, яг олж бичгэд. Яагаад гэвэл угаасаа л ингэх ёстой шүү дээ гэж орж ирж байгаа байхгүй. Одоо би бол ингээд жил болгон ингээд яг юм би маш гоо одоо чи миний гар одоо надад ингээд амар таран санагч чинь. Туранхай ах ёстой. Сөөгөөт. Яг үнэндээ миний гар ийм байна уу те? Энэний тал шиг байна уу? Эндээ булчинтай байна уу? Яг үнэндээ тийм амар миний амьдралд чухал биш байгаад байгаа байхгүй. Гэтэл би зүгээр л тэгэх ёстой. Яагаад зүгээр л эн чин намайг саад хийгээд байгаа. Магадгүй яг буцаад бид нар хүссэн биен дээрээ очихгүй байхыг надад өгөөд байгаа байхгүй. Тэрний оронд би ингэх ёстой гэдэг яг үндэ тэгэх ёс байхгүй шүү дээ. Гिचгэд магадгүй би нөгөө нэг амар идэх гэдсэн шоколада ч юм уу за би уус идэхгүй гэд өөрөө түлхчихэж магадгүй. Тэгэхээр ингээд ямар ч юм яаж тохиолдохыг бид нар мэдэхгүй учраас шүүд гэдгийгээ яг бүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг ингэх ёстой гэдгийнхаа арай өөр сонголтуудыг та хийгээд үз. Тэгвэл амьдралынхаа бүх орон зай дээр хийж чадахгүй бид нар энэ бол ингээд тархины дадал учраас, бодлын дадал учраас нэгээр нь ганцхан асуудлыг сонгож аваад тэрэн дээрээ хийгээд дараагийнхаа нэгийг сонгож аваад тэрэн дээрээ хийгээд ингээд явах хэрэгтэй. Ер нь бол дараа нь адилхан болчихно те. За тэрний дараагийнх нь бидний хийх ёстой юм бол surrender your should буюу prayer хэлээд те өвөг дээдс минь ээ. Надад энэ тулгарч байгаа асуудлыг боломж болгон харахад туслаарай. Би ингээд замаас нь холдлоо. Та бүхнийхээ замыг дагахад бэлэн байна. Намайг дагуулад яваарай гэдгийг хэлэх хэрэгтэй, залбирах хэрэгтэй гэсэн үг өвөг дээдстэй. Тэгээд өөрийнхөө яг л ингэх ёстой гэд ингээд байгаа юм а тавьж явуулаад үзье. Тэгэхээр юу гарч ирэх нь гэдэг бас амар гой сонирхолтой тий. За тэгээд гурав дахь алхам нь бол бясалгалаар одоо тэр нөгөө нэг сайн шүүд гэдэг байгаагаа хэдүүлээ өөрчилж харж үзье. За бясалгал бол энэ хичээлийн доотлолт тусдаа орчин. Ерөнхийд нь энэ бүлгээд үгнэх юм бол бидний хүн болгоны амьдралд асуудал гарч ирж байгаа. Тэр асуудал бол биднийг зовоох гэж байгаа зүйл биш шүү. Биднийг харин ч ийшээ нэг хараад таач гэдэг. Уг нь бол ингээд амар гоёор ийшээ харна уу та гэхэд бид нар харахгүй ангууд хүчээр толгой ингэчээд байгаа байхгүй ер нь бол. Тэгээ тэрийг бол ингээд манай өвөг дээдс хийж байгаа. Бид нар хизээж ганцаараа биш гэдгийг бүгдээрээ 6 дугаар бүлэг хүртэл явсан юм чинь мэдж байгаа шүү дээ. За тэгээд дараа нь болвол та яг өөрөө ингээд амьдралынхаа яг юм хитрхийг контролдох гээд тэг яг өөрийнхөө хяналтанд ингээд барих гээд гэтэл бид нар зарим зүйл ингээд харахгүй мэдрэхгүй байдаг. Бидний хараачгүй мэдээчгүй тийм сайхан зүйлс бид нар тохиолдож болно. Гэтэл бид нар яг ингээд мэдж байгаа хяналт дундаа ингээд байлгаад хам тэр гадны гоё юмнуудыг авчирч чадахгүй хүлээж авч чадахгүй болчих гээд байгаа. Тийм учраас яг өөрийнхөө та яг л юм байх хэрэгтэй гэдэг хяналтаа сулруулад үзье. Юу нь тийм буруу гэж яагаад болохгүй гэж те яг бидний ингээл нэг харсан чигээрээ энэ замаараа би явна гэжсэн бол арай өөр зөндөө олон замууд байж болно бүр гоё үр дүнгууд байж болно бид нар тэрийг яг үндэ мэдэж чадахгүй шүү дээ те ер нь гэхдээ дараа нь та хэд одоо ингээд бодоод үзэрэй та жоохон ухраагаад
яг тухайн үедээ та ингээл яг л юм байх хэрэгтэй гэжсэн. За гэж хайчингууд бараг таны бодож яснаас гоё үр дүнд хүрсэн ч юм уу тий. Тиймэрхүү үед бас байдэн штэ. Тэгэхээр тэнд бол яг энэ зүйл маань явагдчихсан байна гэсэн үг байна. За ингээд хэдүүлээ дараагийн хичээлээрээ уулзъя. Баяр таа.